Сайн байцгаана уу? Mitoki машин дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаад бүх эмэгтэйчүүдэд хамаатай сэдвийн талаар ярих болно. Энэ бол өтрээний угаалга, цэвэрлэгээ. За нэлийн бас сонирхолтой сэдв байх гэж бодож байна. Тэгээ эмэгтэй хүн болгонд хамаатай. Дээрээс нь өдөр тутам толгардаг ийм асуудал байгаа. За яг янз бүрийн маш олон тодтголтой бүтээгдэхүүнүүд байдаг те эмэгтэйчүүдэд зориулсан гэдэг тодтголтой өтрээний угаалга, цэвэрлэгэнд зориулсан ийм бүтээгдэхүүнүүд, угаалгын бодисууд, за одоо янз бүрийн нутаг паудрууд, салфетик, нойтон салфетикууд тусгай зориултын те. За дээрээс нь тэгээд одоо тосч гэдэг юм уу? Маш олон одоо бүтээгдэхүүнүүд байгаа. За эдгээрийг бол яг эмэгтэйчүүд маань янз бүрээр хэрэгжилж байгаа. Тухайн хүний одоо юу гэдгийг одоо өөрийнх нь үзэл бодлоос хамаарат за эсвэл найз нөхдийн зөвлөгөө, сошиал орчны байдал одоо энэ калчрын хэмжүүр тэ өөрөөр хэлбэл соёлын одоо эмэгтэй хүн тавьдаг нэг хэмжүүрүүд байгаа шүү дээ тэ. Тэгэхээр тиймэрхүү хэмжүүр гэдэг юм өсөр шашны талаас ч гэдэг маш олон хүчин зүйл нөлөөлөд үнийг хэрэглэх үгүй юу одоо юуг нь хэрэглэх үү, яаж хэрэглэх үү гэдэг нь бол эмэгтэй хүн болгонд бол ялгаатай байгаа. За тэгэхээр үнэхээр тийм өтрээ амар бохор юм уу тий нэгэ цэвэрлэхгүй л бол болохоо ойлцсон тийм эрхтэн байдаг юм уу гүмүү гэдэг талаар энэ удаа илүү дэлгэрэнгүй та бүхэндээ тайлбарлаж өгье гэж бодсон. За хүний бие махбод чи ер нь бол маш гайхамшигтай бүтээгдсэн ийм зүйл байдаг байхгүй. Тэгэхээр гадны биетээс өөрийгөө хамгаалах, хэрэгцээгүй бодисуудаас цэвэрлэх маш нарийн, маш гайхамшигтай одоо ийм тогтолцоо бол ер нь явагдчихэдэг. За энэний нэг нь бол өтрээ байгаа. За одоо жишээлх юм бол бие махбод ерөнхий хортой бодисудаас одоо ангижрахын тулд бөөр тэнд бол шүүлтийн үүрэг гүйцэтгэж маш гайхамшигтай тогтолцоо тэнд ажилладаг байх нь. За уушигч гэсэн хэдийгээр бид нар одоо агарын бохирдолтой агаараар амьсгалаад байгаа боловч тэдгээрийг чинь цэвэршүүлдэг тэнд ийм гайхалтай бас тогтолцоо явагдчихэдэг. Одоо амьсгалсан агаар болгоно одоо агарын тэр хортой нэгдэл болгон маань шууд ууших нь бас очихгүй гэсэн тэрхүү хамгаалах тогтолцоогоор бас дамжиж өнгөрдөг ийм зүйл байдаг байх нь. За гэх мэтчлэнгээр ер нь бол хүний бие бол гайхалтай ийм хамгаалах тогтолцоотой, өөрийгөө цэвэрлэдэг тогтолцоотой ийм зүйл байдаг. За өтрээ бол бас маш нарийн ийм зохион байгуулалттай өөрийгөө маш сайн цэвэрлэж чаддаг ийм эрхтэн байдаг байх нь. За яг нь ер нь бол сүүлийн үед нэг ийм одоо англиар ч юм уу dirty vagina гэдэг одоо таны vagina бол одоо бохор юм аа, тэрийг цэвэрлэх ёстой юм аа гэдэг ийм сурталчилгааны чанартай зөвхөн бүтээгдэхүүн одоо үйлчлэгийг борлуулах зорилготой ийм худлаа дашаа мэдээллүүд бол ер нь яваад байгаа. Тэгэхээр бидний өтрээ бол ердөөсөө ч тийм бохор заваан зүйл бол биш. Одоо тэр маань өөрийгөө маш сайн хамгаалж идэг, өөрийгөө цэвэрлж идэг, угаасаа тодорхой тооны бактеритай нянтай байх ёстой ийм орчин байхгүй. Тэгээд тэр одоо цэвэрлж байгаагийн илэрлэл нь болохоор одоо нөгөө цагаан юм буюу өтрээнээс юм бага хэмжээтэй ялгадас гарах энэ бол маш хэвийн зүйл. Энэ бол таны өтрээ үүргээ үйл ажиллагаагаа зөв одоо явуулж байгаа гэдгийг илэрхийлдэг ийм зүйл ахна. Тэгэхээр одоо юу ч өтрээнээс юу ч гарахгүй тэгэл ингээл цэцэг навч шиг ингээл гайхалтай үнэр танартай байх ерөөсөө аль байхгүй. За одоо бидний арснаас хүйс гардаг, шүүс ялгарч байгаа, нулимс гарч байгаа энэ бүхэн чинь ялгаагүй л тэр өтрээний шүүрэлтэй адилхан өөрийгөө цэвэрлж байгаа, хамгаалж байгаа, одоо хэмээн үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм процесс ахгүй. Тэгэхээр өтрээ гэхээрээ л одоо нэг тийм заавал бохор байдаг юм шиг, тэрийг заавал цэвэрлэх ёстой юм шиг ийм буруу ойлголт явдаг. Тэгээд тэрийг ингээд одоо нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээ борлуулж байгаа байгууллагууд улам ингээд дамжруулаад энэ ойлголтыг ингээд буруу ойлголтыг дамжруулаад хүмүүс ингээд толгойг хэрэгүүлээд идэг гэсэн үг байна. Тэгэхээр хүний бие яахгүй юу? Өтрээ чи хүний биеийн л эрхтний нэг хэсэг. Тэгэхээр яг тодорхой хэмжээний ийм өрмөц үнэртэй байж болно. Гэхдээ тэр нь бол ерөөсөө муу зүйл гэсэн юм бол байхгүй. Заавал тэндээс цэцгийн сайхан анхлан үнэртэх халбгүй. Зүгээр л хүний бие махбод одоо хүний бие махбод шиг л үнэртдэг байхад бол хангалттай гэж ингэж үздэг байна. За тэгэхээр энэ бүх үйл ажиллагаанд бол өтрээний тэр дархлаа тогтолцоо гэдэг юм бол маш чухал үүрэгтэй ингэж ажиллаж байгаа.
За өтрөө ийхүү одоо үүрэг үйл ажиллагаагаа хэвэн явагдаад гаднаас бидээс ингээд өөрийгөө хамгаалаа, цэвэрхэн байхад бол хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж яадаг. За бидний хамгийн сайн мэдэх зүйл бол одоо нэг ашигтай бактери гэж нэг юм яриад байгаа шүү дээ. Яг хуу одоо өтрээний флор буюу одоо бичил биетний тэр ертөнц бол бас маш чухал үүрэгтэй байдаг. За энэ талаар бол ер нь хамгийн анхны энэ суугийнхаа хамгийн анхны видеон дээр юм чинь нэлээ ингээд жоохон дэлгэрүүлээ тайлбарлсан байгаа. Бас тэрийг ороод үзээрэй. Тэн дээр бол одоо ямар төрөл зүйлүүд байдیں, ямар ач холбогдолтой юм гэдгийг бол нэлээд тайлбарлсан байгаа. За тэгээд хүний наснаас өсвөр наснд өөр флортой яг одоо хурж үе наснд өөр, цэвэршилтийн үед өөр, жирэмсэн үед өөр. За тэгээ мөчлөгийн одоо байдлаас хамаарат хүртэл ингээд микрофлорууд бол маш их юм хэлбэлцэлтэй байдаг ийм зүйл байгаа. Мэдээж маш чухал өтрээ хэвийн байхад одоо өвчин тусахгүй байхад маш чухал үүрэгтэй ийм зүйл байгаа. Дархлаанд одоо хамгийн бас чухал нөлөө үзүүлдэг юм бол одоо тодорхой юм пептидүүд байгаа. Өөрөөр хэлбэл юм уургийн нэгдлүүд байх нь нянгийн эсрэг юм үйлдэл үзүүлдэг уургийн нэгдлүүд байгаа. За тэр нь болохоор өтрээний өөрийнх нь ханыг бүрдүүлж яадаг эснүүдээс, за умаан үзүүний одоо булчир хайнуудаас, за дээрэс нь дархлааны эсүүдээс юм ялгарч яадаг бодисууд байгаа. За эдгээр нь болохоор яадгүй гэхэлэр эмийг бол шууд одоо тухайн эмгэг үүсгэгчийг устгах ингээд өхүүлэх нөлөө үзүүлнэ. Эсвэл одоо үе энд одоо эмгэг бодис төрөгч ороод ирсэн байна. Энийг устгах шаардлагатай байна. Нааша хүрээд ирээ гэж дархлааны эсүүдийг ингэж дууддаг ийм үүрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэг ийм чухал бодисууд байгаа. За судалгаанууд бол маш нарийн хийгдэж байгаа. Одоогийн байдлаар яг одоо өтрээнд ийм хэмжээт энэ пептид ийм хэмжээтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Нарийн тогтоосон юмнууд бол одоохондоо байхгүй. Тэгээ маш олон өмгөг өвчлөл хэмжээний байдалтай холбоотой ийм судалгаанууд бол хийгдэж байгаа. За дараагийн нэг бүрэлдэхүүн хэсэг бол дархлааны эсүүд байгаа. Тэгэхээр ер нь бол өтрээний орчин тэр чигээрээ маш олон эсүүдийн ингээ бүрдэл хамтын ажиллагааны үр дүнд бол химийн үйл ажиллагааны явагдаж байдаг. За одоо янз бүрийн дархлааны маш олон төрлийн эсүүд байгаа. За тэднэр маань бүгдээрээ ерөнхийдөө энд бол оролцдгоо гэж үздэг. За сүүлийн үед энэ natural killer гэдэг байгаа. Байгалийн хядагч эсүүд гэж Монгол дээр орчуулдаг хаа. За тэр эсүүдийн талаар бол маш их судалгаанууд хийгдэж байгаа. За эргээд дархлаа тогтолцоо энэ эсүүд маань зөвхөн одоо өтрээний хэвийн орчин бактерийн эсрэг үйлдэл үзүүлэхээс гадна нөгөө үр хөөрөл май хүндэд бэхлэгдэхэд хүртэл нөлөө үзүүлж байна. За жишээлбэл тэр natural killer гэдэг эс бол одоо үр хөөрөл умаад ингээ бэхлэгдэхгүй байгаагийн бас тэр процессд оролцдог юм байна. За эсвэл эндометриозтой эмэгтэйчүүдэр natural killer эсүүд багассан байд юм байна. Хэрвээ тэднийг ингээд нэмээд өгөх юм бол магадгүй голомтуудаа устгах юм аач гэдэг юм уу. Иймэрхүү нөгөө юм онлайн түвшинд ийм таамаглал судалгаанууд бол маш их явагдаж байгаа. За ирээдүйд яг ийм дархлааны эсүүдтэй холбоотой маш гоё үр дүнгууд гарах, тэрнтэй холбоотой өтрээний үргэлжлэлтэй дахин давтагдаад байдаг нэг төвхтөө үргэлжлүүд байдаг шүү дээ. Тэдний асуудлыг шийдэхэд бас нааштай үр дүн үзүүлэх байхаа гэж найдаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бол яг эмнэлзүүд нэвтэрсэн юм судалгаа шинжилгээний юм бол байхгүй байгаа. Тэгээ анзаарсан бол та ингээд би ингээд судалгааны түвшинд явж байгаа гэл ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр хэдийгээр шинжилгээ ухаан ингээ гайхалтай хөгжиж байгаа, анагаахын гайхалтай хөгжиж байгаа боловч хүний биед одоо болж байгаа бүх процессыг бол тайлбарлаж ерөөсөж чадаагүй байгаа. Одоо стил ингээд юм гайхамшиг хэвээрээ байгаа. Стил ингээд судлах юм тэрийг одоо ирж илрүүлэх юмнууд бол маш их байгаа гэсэн үг байна. За дараагийн нэг бүлэг зүйл бол нэм цитокинууд гэж нэрлэдэг зүйлс байгаа. За эднэр бол ийм жижиг одоо хэмжээтэй юм уургууд байдаг. За үргэлжлэлийн процессыг зохицуулах, эс хоорондын мэдээ дамжуулалтыг хангаж өгөх, за янз бүрийн одоо нөгөө өсөлт хөгжилттэй тэрнтэй холбоотой мэдээллүүдийг өгөх гээд маш чухал ийм үүрэг гүйцэтгэдэг ийм одоо мессенжер үүрэг гүйцэтгэдэг гэх юм уу, ийм бодисууд бол байдаг. За энэгээр өөр нөлөө бас яг энэ үтрээг өөрийгөө хамгаалах, цэвэрлэх тогтолцоонд бол чухал үүрэгтэй байдаа гэж үздэг байна. За хамгийн сүүлийнх нь болохоор одоо үтрээг ингээ ханыг бүрдүүлж байгаа хучуур эсүүд. Өөрөөр хэлэх юм бол тэр хучуур эсүүд маш юм хурдцтай нөхөн төлжөх энэ төр байдал. Өөрөөр хэлэх юм бол тэр эсүүд маань нөхөн төлжөөд одоо ингээд гимтээгүй байх. Тэ хэвийн одоо
хэвийн бүтцээ алдаагүй, шарах энэ төр үүсээгүй байх нь бас өтрээ өөрөө эрүүл байх, өрөслөөс одоо хамгаалахад бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. За тэгээд өтрээ угаана гэдэг чинь энэ бүхэл одоо зүйлсүүдийг л боснуулаад байна л гэсэн үг шүү дээ. Зөвхөн микробиом буюу одоо нөгөө бактериудын хэвийн одоо жишээлбэл бактериудын тэр орчныг алдагдуулахаас гадна саний ярьсан тэр цитокин, пептидүүдийн үйл ажиллагааг хүртэл алдагдуулаад тэдний концентрацийг нь хүртэл ингээд багасгаад байх магадлалтай байх нь. Тийм учраас ер нь бол ерөөсөө одоо угаах шаардлагагүй ийм зүйл байдаг. За 2018 оны нэг судалгаагаар болохоор Америкчууд зөвхөн өтрээний нөгөө угаалга байдаг шүү дээ. Тэрэнд зориулж $41 сая зарцуулсан байна гэдэг ийм юм яригдаад байгаа хгүй. Тэгэхээр энэ бол өөрөө маш их тийм мөнгө эргэлзэж идэг бизнесийн одоо салбар ах нь шүү дээ. Тэгэхээр хэдийгээр одоо энэ угаад цэвэрлэгч муу юм аа, тех шаардлагагүй юм аа гэдгийг эмнэлгийн мэргэжчнүүд хэлээд байгаа боловч яг нийт хүн маань одоохондоо тэрийг бас хүлээж сайн авахгүй. Тэгээд дээрээс нөгөө реклам сурталчилгаа нь хэтэрхий хүчтэй байгаа учраас тэрэндээ итгээд ийм алхамуд бол хийгээд байгаа. Гэхдээ тэрийг бол одоо буруутгахад хэцүү. Гэхдээ тэгж угаад цэвэрлэх нь бол нэгдүгээр бактерийн өрөвсөл одоо өтрээний өрөвслийг дамжруулж магадлалыг нэмэгдүүлэхээс гадна умаан үзүүний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлж гин. За тэр байтугай одоо дээшээ нөгөө өксөх замын халдваруудыг дамжруулж гин. Тэрнтэй холбоотойгоор одоо нөгөө умаан гаднах жирэмсэн үргүүдлийн асуудалч хүртэл үүсч болох юм аа гэд ингээд янз бүрийн судалгаанууд бол хийгдэл байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бол буруу. Энэ орчныг ингэж цэвэрлэх ямар ч шаардлагагүй. Өөрөө угаасаа тэр бактери байх ёстой. Бактери үйл ажиллагаа явуулж байгаа хэмжээнд тодорхой хэмжээний бага хэмжээний үнэр гарч байх ёстой. За гэхдээ тэр нь ерөөсөө тийм муухай үнэр бол биш. Зүгээр хүний биеийн үнэр гэсэн үг байна ш. За тэгээд дээрэс нь тэр одоо жишээлбэл бактери ороод ирлээ, тэр мэрийг устгалаа, тэр одоо устгаж мустгасан юмнууд чинь ингээд зайлуулагдах ёстой шүү дээ биеэс. Тэхийн тулд тэр шүүрлэр дамжаад гарч явж гин. Тэгэхээр тэр бол маш хэвийн зүйл. За тэгээд манайхан бас янз бүрийн шалтгаанаар одоо үрэл гээл цэвэрлдэг үрэл энэ төр гээд намайг оюутан байхад илүү айгүй хэрглэж гин гээд тэгээд резидент эмчтэй байхад юм байна. Одоо их барих эмэгтэйчүүдийн эмчээр сурахгаа явж байхад гэсэн үг. Тэг маш хэрглэж гин тэрнтэй холбоотойгоор нөгөө хөтөрөмийн бүр ингээд үрвсээ түлэгдээд ингээд хүчирч байгаа хүмүүсийн тоо их байна гэдэг тухайн үедээ бас эмчнэр ярьж исэн байх нь. Одоо бол харьцангуй яг уу тийм шууд үрэл хийх хүнтэй бол таарлах нь багассан. Гэхдээ л бас тэгж болох юм чи ингэж болох гэх юмнууд бол асуугаад байдаг. Тэгэхээр тэр бол маш эмзэг, маш нарийн зохион байгуулалттай хэсэг. Тэр нь л янз бүрийн битгий хийгээч. Одоо хэрэг шаардлага юусоо байхгүй гэдгийг хэлмээр байна. За цагаан юм маань болохоор ер нь бол умаан хүзүүний одоо булчирхаануудын шүүрэл, за өтрээний ханаас ингээд наашаага ялгарч байгаа шингэн, за тэгээд өгсөн эсүүд, бактериуд гэд маш олон юмны холцтой ийм зүйл байдаг. За хамгийн анх болохоор эмэгтэй хүүхдэд яг ээжээс төрсний дараа бага хэмжээтэй гарч болдог. За яагаад гэвэл ээжийн нөгөө эстроген буюу эмэгтэй дааврын нөлөө нь охинд нь бэж идэг бахан. Тэгэнгүүтээ нэг эхний 4-7 хоногийн хугацаанд баг зэрэг гарч агаад тэгээд нөгөө даавар нь унаад ирэхлээр бүтрийн шүүрэл нь бол гарахаа болоод багасчдаг. За эргээд бол яг бэлгийн божилт эхлэхээс 1-2 жилийн өмнөөс эхлээд тэгээд даавруудын нөлөөний улмаас дахиад өтрийн шүүрэл ялгаралт бол ихсэж ирнэ. За тэгээд хүүрчгүй насанд бол гарна. За тэгээд яг цэвэршгээр бас багасаад ингээд хэмжээ нь багасаад явцдаг байна. За ийм насны нөлөө байхаас гадна мөчлөгийн нөлөө маш чухал нөлөөтэй. За биений эмний мөчлөгийн ихэнд бол одоо нөгөө биений эм дуусны дараа бол ерөнхийдөө цагаан багасчдаг. Тэгэнгүүтээ ийм өтхөн тийм наалтамхай шин чанартай байдаг. Тэгэнгүүт яг нөгөө овуляц буюу өндгөшин фолликул хөгжөөд хаагарах үеэр өмнө нь бас эмчин зөндөө хэлжсэн те умаа үзүүний ингээд шингэрээд тийм усархаг нэг юм зэлцгэнсэн их хэмжээтэй шингэн гараад ирдэг байна.
За дараа нь бол яг биений эмний мөчлөгийн өмнө тэрний дараа багасж агаад биений эмний мөчлөг ирэхээс нэг 7 хоногийн өмнө жоохон ихсдэг ч гэдэг юм. Тэгэхээр энэ даавруудын нөл өнөөс хамаарат бол янз бүр байдаг. За жирэмсэн үед бол бүр өдрийн шуурлал мэдгэцгүй ихсдэг ийм нөлөөтэй. Тэр нь нөгөө л одоо тухайн жирэмсэн эмэгтэй биеийг хамгаалахтай холбоотойгоор үүсэж байгаа юм физиологийн ийм өөрчлөлттэй байдаг. За бас нөгөө жирэмсээс хамгаалах юм байдаг шүү дээ. Тоодоо юм ууж байгаа үед бас өдрийн шүүрэл ихсэх гэдэг. Иймэрхүү зүйлсүүд бол байж болно. За хэмжээний хувьд бол яг нарийн тогтооход бол хэцүү. За зарим одоо юу гэдгийг номон дээр ч гэдэг юм уу те сурагчид дээр болохоор нэг 2-5 мл гардаг дунджаар гэж хэлдэг. За гэхдээ тэрийг бол мэдрэх мэдрэмж нь бол хүн болгонд өөр. Дээрэс нь одоо их үлэрдэг хүн байна, бага үлэрдэг хүн байна, шүүс их ялгардаг хүн байна, гайгүй хүн байна ч гэдэг юм уу те. Бид нар чинь ийм шүүл ялгартаараа хүртэл бие биенээс өөр ахгүй. Тэгэнгүүт цагаан ч гэсэн адилхан. Зарим хүнд бол угаасаа ийм жоох их цагаан гардаг хүн байж болно. Зарим нь л угаасаа бага гардаг байж болно. За тэр нь тэглээгээд ерөөсөө муу зүйл биш. Ихсэж гинэ гэдгийг яаж мэдгүү гэхээр өмнөх одоо те тэр мэдрэмжээсээ л бүр илүү их гараад байх юм бол хүү эн чинь нэрээ яасан их юм цагаан гарч ийна гэж мэдрэгдвээс тийм гарч байвал ерөнхийдөө ихсэн байна гэсэн юм утгатай байх нь. За өнгө бол бас чухал те. Ер нь бол нэг юм цайвар өнгөтэй эсвэл одоо овуляцийн үед жоохон тунгалагдууч гэдэг юм уу те. Иймэрхүү байвал хэвэн гэж үзнэ. За тийм ухаа саарлолол өнгө ногоон болоод эсвэл цэсний судалтай дотроо ч юм уу болоод ингээд ирэх юм бол асуудал байж магадгүй гэж бодох хэрэгтэй. За үнэрний хувьд бол түрүүн хэлсэн юм бага зэргийн одоо юу гэдгийг тийм хурц биш үнэртэй бол байж болно. Хурц үнэртэй л энэ тухгүй байгаа л тэр тусмаа бэлгийн харьцаанд орсны дараа энэ тэр үнэр нь ингээд ихсээд ах юм бол энэ бол бас өөрчлөлт байна гэж үздэг байх нь. Тэгэхээр хэрвээ цагаан амны чинь хэмжээ нь өөрчлөгдөд, өнгө нь өөрчлөгдөд, үнэр нь өөрчлөгдөд, хажуугаар нь хөтрээ чинь заагданаад, хорсоод, эвгүй оргоод, хэвлийг ярьч өвдөөд ингээд зовирууд байх юм бол яаралтай эмчэд хандах шаардлагатай. Яг тэгвэл цагаан амны өөрчлөгдөх чинь бэлгийн замын халдваруудын үед ч гарч болно, бэлгийн замын халдварын биш үед ч гэсэн гарч болох байхгүй. Олон өвчний үед гарч болдог юм нийтлэг шинж байна. Тэгэхээр ингээд мэдлэхгүй магадгүй өөрөө дураараа те нэг юм жоох өргөслийн эсрэг гэх юм уу одоо юу гэдгийг антибиотик энтертэй юм лаа хэргэлждэг. Тэгээ тухайн үедээ гайгүй болчдөг. Тэгээд эргээд тэр маань ингээд бүр цаашаага зөвхөн өтрээ биш те умаа үзүү умаа үрийн хоолой өргөсөл болоод явчихыг бол бид үүсэхгүй. За тийм учраас аль болохоор арга хэмжээ авахаасаа өмнө эмчтэр очиорой гэж хэлнэ. Эмчтэр очихоосоо өмнө юм хэрэглээд очихоор ч нөгөө шилж тэмдэг харагдаж үзэгддэг юмнууд өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол эмчэд хандж байгаарай заавал гэж зөвлөн. Тэгээд санаж байгаа бол нэг бичлэг дээр биелжсэн да хламид энтер гэхэд тий онцлогдлохгүй маш удаан явчихдаг. Нэг жоохон эвгүй болж яснаа ширж тэмдэг бүдгрээд ингээ удаан хугацаанд явчих юм бол эргээд тэр ч өөрийн хоолой энтер ингээ өргөсүүлээд өргөдлийн шалтгаан болоо явчихдаг учраас хидээгээр энгийн юм шиг мөртлөө бас энгийнгээд орхиж болохгүйгээр заавал эмчэд хандж явах шаардлагатай ийм зүйл байдаг байх нэ. Тэгээд одоо өтрээгээ цэвэрхэн байлгах гэж хийсэн таны оролдлого чинь эргээд өтрээнийхээ эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй байдаг учраас энэ заавал угаах шаардлагагүй. Гадна талын хэсгийг нь бол угааж болно шүү дээ. Тэр тусмаа одоо юу гэдгийг өстэй хэсгийг гэх юм уу одоо их уруулын хэсгийг бол савнгаар угааж болно гэж зөвлөдөг. Яг юм дотор талын өсөхгүй байгаа хэсгүүдийг бол зүгээр усаар гараараа угаагаарай гэж зөвлөгөөнүүд явдаг. За энтэй холбоотой яг хуу илүү дэлгэрэнгүй бас дугаар хийн гэж бодож байгаа. Бүр одоо юу гэдгийг эмэгтэйчүүдийн бэлэг хэрэгтнийг угаад цэвэрлэх өдөрдөмжүүд энэ төр гэж хүртэл заримдаа гарсан байт юм байлээ. Тэгэхээр тэр мэрийг хүртэл оролцуулаад дараа нь одоо яаж энэ хэсгийн ариун цэвэртэй анхаарах вэ гэдгийг энэ чинь дараа нь хэлж өгье гэж бодож байна. За өнөөдрийн байдлаар бол ингээд өдрөөний угаалга цэвэрлэгийн талаар жоохон тайлбарлаж өглөө. За тэгээд дараагийн дугаараар болохоор бас дахиад өөр сонирхолтой мэдээллээр бол уулзъя гэж бодож байна. Нэрээ Facebook хаяг руу маань битгий хүсэлт илгээгээрэй, мессеж хийгээрэй. Яагаад гэвэл би тэрийг зөвхөн
хувийн зорилгоор ашигладаг учраас хариулт өгөхгүй байж мэднэ. Тийм учраас Instagram хаягаар маань холбогдоорой гэж хүсмээр байна. За дээрэс нь бас юм Facebook-ийн группч нээчдэм билүү гэсэн юм бодол байна. Яагаад гэвэл группүүдэд би мэдээлэлээ ер нь шеэрлдэг. Тэгээ зарим групп бол миний мэдээллийг шеэрлэхгүйгээр ингээд блок хийгээд ах шиг байдгийн. Тэгээд дээрэс нь тэн дээр тавигдсан ингээд юмнуудыг уншиж хахаар яг мэдээж би биендээ туслая гэсэн сайхан сэтгэл байгаа боловч бас эргээд тухайн үндэ хор хохиролтой байж болох үс юм зөвлөгөөнүүдийг бүсгүүчүүд манаас өгөөдсэн. Тэгэхээр тиймэрхүү зүйлс дээр ингээд бас нэгтгэж жагаад ийм жижиг рeel энтер хийгээд оруулдаг тийм групп нээчдэм билүү гэж зүгээр бодож байгаа. Тийм хэрвээ нээсэн байх юм бол та бүхэндээ одоо мэдэгднэ гэж бодож байна. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.